Цэвэн дарганд тушаалаад би яг соёлын ордонд орж ирсэн. Би ер нь бүх амьдралд энэ одоо ертөнцийнхаа соёлын ордон чаад шул бүгдийг зориулсан. Одоо арайч дуулахгүй юм да би. Жүжиглэн, хөгжим бас ятг хөгжмөөр тоглоно. Хүмүүс бүжиг үзчихэд ойлгохыг үзээгүй юм байна гэдэг. Бүжигчин бол хагас өсөглөн байх ёстой гэдэг байсан. Яг төрсний дараа 10 тонсон дараа ажилдаа орж ирсэн шүү дээ би. Манай хүчин өвөөгийнх нь мэрэгжлийг эзэмшсэн. Тэтгэвртэй гарцсан цэргийн хүн аюу инээдтэй. Ээжтэйгээ зэрэгцээ тэтгэвртэй гарцсан сонин сантаа цэргийнхэн ч 25 жил бол тайсан даргаахаар нэг омгшил байдаг юм шиг байна. Бүжиг ер нь их дахиулдаггүй шүү дээ. Аав хөрхи охноо гавь тавьчил бараг л харчимсан гэл хэрдэг байсан л та. Гэтэл Эрдэнэ тэрэ багхан. Эрдэнэт гэж хэлв. Эрдэнэ тод гэж хэлүүлэх би аюу дуртай. Маш их хайртай. Түмний нэг зураг контент. Манай одоо ээж аав маань архангай хүмүүс би өөрөө Улаанбаатар хотод төрсөн. 76 онд манайх гэр бүлээр Эрдэнэтэд анх ирж ирсэн. Манай аав чинь цэргийн эзэн дараар анх Эрдэнэтэд томилогдож ирэл. Үйлдвэрийн анхны яг нээлт ашиглалтанд орох үеэр тэнд одоо анхны тоглолтод анх ороод тэнцэнээсээ л миний одоо бүжигчний гараа урлагийн одоо үйл ажиллагаа эхэлсэн гэх юм уу да. Ер нь айгүй урлагийн мөрөөддөг эсвэл багш болохыг мөрөөддөг тийм хүүхэд байсан. Тэгээ бүжигчин болно гэж ер нь бодож байгаагүй зүгээр жүжигчний дарааны тал руугаа их сонирхдаг гэсэн л та. Яг миний одоо яг бүжгийн ертөнцөөр алхуулсан хүмүүс маань хөгжим бүжиг 1978 онд төгссөн Шийдвэр Алтан цэцэг гэдэг хүн намайг анх одоо бүжгийн ертөнцөөр хөтлөж оруулсан анхны багш. Маань цэргийн хүн гэхдээ яг одоо чөлөөт бүхийн анхны дасгалжуулагч хүн байсан. Тэгтээ аав өөрөө урлагтай аюул хөгжим тоглолцдог, бүжиглждэг. Ээж нь болохоор дуулдаг. Тийм хоёр хүн байсан. Ээжийн дуулдаг манай дүү Март дуучин манай үл цаваа дуучин. Би болохоор аавгаа дуурайсан юм шиг байна. Аав их бүжиглдэг хүн байсан. Үйлдвэрт манай дүүнэр нөгөө байхдаа дандаа нөгөө уран сайхан ч ингээл урлагийн үзлэг хэлдэхин дандаа оролцож идэг. Голцоо ер нь ихэнх бүжиглдэг юм байна. Ганцхан л дуулдаг Март байсан байна. Бүжиглдэг ихэнх нь манай одоо тэр отгон сүрэн чинь бас өөртөрт ажилтан мөртөө тэтгэврт гарчаад одоо хүүхдүүдтэй спорт бүжгийн хүүхдүүдтэй ажилтдаг шүү дээ одоо бүр. Анхны тайз гэхээр одоо би яг Эрдэнэт үйлдвэрийн яг анхны нээлт ашиглалтанд ороход би яг тэнд анх гарч ирсэн. Бүжигчсэн одоо тэ орос бүжиг аяг хийдэг байжлаа. Тэр аль анх миний тайз тэнцэнээс хэвлэл миний яг тэр урлагийн гараа бүжгийн маань ертөнцид нэгдсэн. Тэгээд анх одоо говьлын соёлын ордон гэж үүдэг та. Говьлын соёлын ордон гэдэг одоо тэнд анх шалгуулах гад очсон чи манай одоо нардын жүжигчин нэгэн цэгүнд гээд богдод тоглодог хүн манай дарга өссөн. Тэр хүн намайг анх шалгаж авсан. Тэгээд 78 оноос эхлээд тэнд соёлын ордонд бүжиглж байгаа л театр, чуулга бүгдэнд нь өссөн. Тэгэл 2011 он хүртэл бүжиглээл гавьяаны хамралтыг авсан да. Би яг анх одоо тэр үед техник мэргэжлийн сургууль гээд байсан. 76, 77 он. Тэнд би оюутлын ангид олжноор төгссөн байхгүй юу? Эрдэнэтэд ирэнгуутаа яг энэ ах өөрсдгийн оюутлын ангид ангичуд оюутаа ах өөрсдгийн газар ажиллаад сар болоог багт тэгэл урлагийн үзлэг гэж явж байхад өөрөө яхаа бүжгэн дуртай сонирхолтой хүн чинь тэгэл оролцоод тэгээд одоо манай хотын дарга Цэвэн гэж хүн байсан та. Цэвэн дарганд тушаалаад би яг соёлын ордонд орж ирсэн. Дөнгөж 67-8 та охин бүжигч ягаад нэлээд дагалдан бүжигчин гэж явж илаа шүү дээ. Одоо тэр дагалдангийн цалин 300 төгрөгөөр тий. Тэнд ингээд аюу олон жил дагалдаа ажилласан. Тэгээ мэргэжлийн төвшөнд одоо дагалдангуудыг чинь мэргэжлийн үнэмлэх авах гад хотоос одоо том багш нар шалгалт авна. Тэгээд 90 онд төлөвтэй тэгж мэргэжлийнхаа үнэмлэхийг авч мэргэжлийн төвшөнд очиж ирсэн. Хар практикаар өөрөө бүжгийн сонирхоор юугаар орсон болохоор
яг бүжгийн одоо юугаар төгсөөгүй. Одоо өста бор зүрхээрээ л явж байгаа бол. Ихвчлэн ардын бүжиг хийдэг. Гэхдээ ардаас бид нар чинь бас сонгодог тал руугаа бас Орос тэргээд олон улсын бүжгүүд бас хийдэг байсан. Голцоо би ер нь сүжис тал руу бүжиг аюу хийдэг гэсэн билээ дараа нь чсэн. Тэгээ дараа нь чсэн бүжгүүд маань бас аюу нөгөө соёлын ордонд багтаа их жүжиг тоглодог байсан. Жүжигийн гол дүр тоглоод жүжиг тоглоод тэнчнээс бас аюу их юм сурж авсан. Соёлын ордонд ер нь юм хийдгэлтэй хөгжим одоо арайч дуулахгүй юм да би. Жүжиглэн, хөгжим бас ятг хөгжмөөр тоглоно. Голцол миний бүжгүүд ер нь тийм сүжиг тал руугаа хийжсэн байлээ би бодоход. Хамтран ажиллагч Эрдмит компани мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Лили Дент шүд эрүүн нүрийн гажигдсан эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Ер нь юм ариун их баялагтай шүү дээ. Ер нь бие биеднээс эхлүүлэл манай Монголын одоо тайсны бүжиг гэдэг те тэнчнээс үүсч гадалтай болохоор ардын бүжиг бол өстой гоё. Монголын гавьж хүчин ламж байгаа анх одоо яг тэр говьлын соёлын ордонд багтна манай багш нар иржсэн л да. Одоо наадам жүжигчин Батүмар багш, Монгол улсын гавьж хүчин ламж багш, Тоорнстер гэл Самзуу гэл багш нар иржсэн. Тэгэхэд тэр анх багш гэдэг. Анх багш яг 80 онд энэ Үүлэнбор одоо Үүлэнбор ч энэ хөгжмийн одоо айн штэ. Тэрэн дээр л ийм бүжиг хийнэ гэл тэр үед 3хан бүжигчтэй байсан юм аа. Тэгэл 2 нь хөгжим бүжиг төгсөд ирсэн. Би болохоор хөгжим бүжиг төгсөөгөө зүгээр л дагалдан бүжигчин. Тэгээд амк багш нь таагуур нэгэнд нь бүжиг тавина гэж ингээл бодоод явчихсан. Тэгээд нэг удаа намайг дуудаад тэг яг энэ Үүлэнборыг анх тавьж өгсөн. Битээ хөдлөн гой хийх гэдэг гэж багш маань хэлдэг байсан. Хөдлөн битээ гой хийх гэдэг гэхээр би ихлэ ойлгохдгоо. Тэгээ багшаа бүжиг тавьж хахад би багшийн нүдрөө аюу хардаг байсан байхгүй юу. Багшийн нүдрөө хараад ингээд яг тэр бүжиг тавьж байхдаа ингээд дотор яг инлүү нэг ингээд өгсөөл ингээд омгшол ирсэн. Морины бүжиг юм болохоор гэсэн ингээд омгшол аюу сонирн болоод ирдэг юм билээ. Тэгэл анх багш надад тэр бүжиг тавьж ирсэн. Та тэгэл анх хийхэд багш өөрөө надад тэгэхээр магтдаггүй байсан мөртлөө нэг удаа өөрөө үтсэн байлээ. Яг бүжиглж явахдаа анх тэгтэл багш аягүй станер хамт хийлээ мөн омгшсан шүү гэл ганц тийм үг л хэлжсэн. Тэгээ Үүлэнборыг би их олон жил бүжиглсэн. Бараг тэтгэвд гарсныхаа дараач бас бүжиглээл багштай аягүй баярлдаг. Надад энэ бүжигээс бараг бараг өмч болгоод ингээд үдээгээд өдөө хурцэрхтэй бас багшийн бинаар бас нэм сайхан цол хэрнийг бас хүртсэн. Энэ бүжигтэй бол аюу хайртай. Манай одоо бүжигчин 90 мэд одоо найрал гэж хийж байгаа ч удаад 8 дугаар ангид манай хаалт тогшоод таны Үүлэнбор бүжигийг сурах гэсэн гэж иржсэн байхгүй. Тэгээд тэр би ч бас залуу байсан болохоор инээ түрээ. Гэхдээ энэ эмгтэй хүний бүжиг болох юм уу гэд. Тэгээ явуулж исэн байхгүй. Одоо тэрийг ярихад бид нар аюу инээдгээ. Тэгээ бас дурсамж байгаа байхгүй юу. Тэр бүжгийн одоо дэг тавьсан багш нар бол бүжигчин үнд ямар дүр өгдөгтэй адилхан. За энэ бүжгийг хийхээ энэ хүн амьдрал чадхаа болов яах вэ гэж бас боддог л бахал та. Манай Монголын гавьж ганц чимгийн инэрл тайлд гэж бүжиг би анх хийж ирсэн бас. Надад бол зүгээр л ганх багш ингээл зүгээр за цогоо бол ийм гоё амтан байдаг шүү гэж дүрсэлж байгаа. Би өөрөө бол хараагүй шүү дээ. Буух цогоог хараад үзэг ийм амтан мэдээ хоёр амцтай энэ тэргээл зүгээр нэг юм тайм ярихгүй юу. Тэгээд нэг л гоё амтан байдаг, нэг л урт хүзүүтэй гоё амтан байдаг. Би зөв өөртөө төсөөлөнд бодож л тэр бүжгийг би гаргаж ирсэн. Жүжиг тоглож ирсэн хэрэг маань айгүй тэр бүжгэн дээр маань айгүй гарсан гэж боддог. Соёл урлагийн 10 хоног гэдэг декад гэж ярьдаг шүү дээ. Тэгэхэд анх би хотод хийж яхад хүмүүс бүжиг үзчихэд уйлахыг үзээгүй юм байна гэд дараа нь тэгж ярьж байгааг сонсч ирсэн.
За бүжиг бол үнэхээр сордгоо. Миний одоо яг сорьсон бүжиг энэ хэдэн хонд үлээдээ. Дан нөгөө спорт цэнгэнт бүжгээр 30 минутын нэг попорой одоо хийсэн тань бас л хотод тоглолт болох гол нөгөө айн байртчихлээ. Тэнд нэг өргөлт хийгээ нөгөө ардын бүжиг гэдэг хүн чи яг бүр өргөлт хийгээд спорт бүр цэнгэнт бүжиг чигээд бүр өста аюу турсан шүү тэгэхэд айгу өргөлт хийгээд цэж үзээгүй дандаа ардын бүжиг гэдэг хүн чинь яг тийм бүжиг хийгээд өста жинхэнэ шалгуур нь тэнд байсан. Анх одоо мэдгүй нэг бүжигчин болгонгоо одоо нэг л туранхаа гээл бодцсон байт юм уу одоо их хидэж болохгүй манай долгор суран багш ардын жүжигчин долгор суран багш бүжигчин бол хагас үлсгэлэн байх ёстой гэдэг байсан. Тэгэд бид нэр хоол унд болцвол тараг алимаар жингээ байдаг байсан л та дэндүү туранхаа байж одоо бодоод тахад дэтгэвт гараад таргасан ч жоохон таргалжлаа гэхэд за тийм ээ тэгээд манайхан шоолоод идэх байхгүй. Тэгээ хоол унднаас шингээ өрнө гол нь бүжигчин их хөдөлмөр хийж чаддаг. Хөдөлмөр өөрөө хөдөлмөрлөн дасгал сургуулаа маш сайн хийж жингээ барина л та. Тэр нь шууд бүжиглэн гэж байхгүй шүү дээ. Заавал форумтай байцсан тул бид нар дасгалаар жүжигчний гол хүн дасгал. За одоо нэг сар мар амардаг шүү дээ. Одоо нэг ээлж амарт бол сар амхаар ингээл би хөшөөд энэ шал өөр болт юм байлаа. Төрсний дараа бүр ингээд хүний бие шиг орчдөг юм билээ хөдөлж чадахгүй нэг сонин. Би тэгэд нэг амк багштай би загнуулаад яг төрсний дараа хүн чинь нөгөө тэкрет мэхрээдэг авдаг штэ. Тийм байхгүй за төржөөд маргааш нь бараг нэг 10 тонсон дараа ажилдаа орж ирсэн штэ би. Уйлаад бүжиглэж чадахгүй ингээл загнуулж ирсэн. Тэгэхээр нэлийн хөдөлгөөнт байж ижил байнгын форумтай байж ижил бүжигчин хүн бол байх ёстой юм байлээ. Хамтран ажиллагч Эрдмит компани малд хөөрөх мах боловсруулах үйлдвэр их байглаас дэлхийд хүргэн Эрдмит компани. Хамтран ажиллагч Lily Dent шүд эрүүн нүрийн гажиг цэцлийн эмнэлэг. Таны нэмсэглэл бидний зорилго. Хайсан даргаахаар нэг омгшил байдаг юм шиг байна. Ингээл догтлол айдаг л да. Одоо солист бүжиг хийхэд бас эвгүй штэ бас яах бол алдаа гаргацдаг болов энэ гэдэг. За оош үжигэн дээр болохоор алдаа гаргал бүр эвгүй. Би бол оош үжигэн дээр алдаа гаргаж ирсэн. Хөдөлгөөнөө мартаад Утган Баатар манай бүжигэн багш байсан. Нэг бүжиг хийж байгаа юу бодож одоо ганцаараа нэг олон хүнтэй бүжигчээсэн ганцаараа шаад ийс дали юм яваад ганцаар очиж зогссон. Одонгоо тэнд орилоод идэг би яа юу хийчвэ гэдэгт амар айсан штэ. Тэгээс ганц одоо гонц 2 3 бүжгээр болоод оошүүждээ ганцаараа тэгж алдах чинь хамгийн амар тийм том алдаа би гаргаж ирсэн шүү. Яг үүлэн борог хийхэд би яг амар омгшдаг юм. Яа тэгээ зэрэгтэл бүжиг ер нь их тахиулдаг штэ. Өдөө баригаж явж хахад үүлэн борог аюух тахиулдаг гэсэн. Анх тахиулдаг хань гарахгүй юу болоод байгаа юм болоо гэдэг. Гараач да яахаа мэдхгүй тэгээд 2 3 удаа тэг тахиулж би хөдөө баригад явж хад үзчихсэн байхгүй. Тэгээд үүлэн борог хүмүүс нөгөө морины тухайд гэдэг юм аюу омгшиж үзсэн зарим нь уйлж үзсэн мэдхгүй би өөрөө нөгөө хийж байгаа болохоор хүмүүс л одоо тэр таашаал авдаг юм болоо би бол өөрөө хийдгэрэл хийдэг. Яг л нэг морь юм шиг те үүлэн дээр яа ямар одоо тийжил төсөөлж бүжгэлдэг шүү дээ. Би тэгээд тэрэндээ томогшоод бүжгэлдэг юм даа. Шабага би яг бүжигчин байхдаа 2000 оноос ихтэй хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. 4-р 10 жилдээр бүтэн нэг анги хүүхдүүдтэй ажиллаж эхлэв. 2000 оноос сургуульд тэгж ажиллаж жагаад горных дээр яг хүүхдүүдтэй дуулан хийж авч ажиллаж ирсэн. Шавнаар бол олон. Тэр чин одоо өстой гойд орсончтой штэ. Манай соёлын ордноос чин инх сайхан ах, тунгалаг, оюун чимэг, одоо эрдэнэ. Ер нь их одоо мартчихна гэж яриа байхгүй маа. 10 уран бүтээлчтэй байсан. Сүүлдээ дуурийн дууштай цэрэнд орж ахж ирсэн. Одоо манай гаяч чин сэлэнгэ ихч маань гой балтай ангиас ирж ирсэн.
Сэлэнгээгчийн маань хань ижлэн 30-оос өрөө ингээд урлагийн гариг зүтгэлтэн хүн манай бас бүжгийн багш ирж Сүрэтэр багш гэж бас манай бүжгийн багш байсан. Дээр үеийн яг соёлын ордны манай одоо яг анхдагчуд та. Би ер нь бүх амьдралд энэ одоо ертөнцийнхаа соёлын ордон чадвар шууд бүгдийг зориулсан. Нэгээрээ би барахдаг бүжигчин болсон доо. Бахалгүй яадгийг Эрдэнэтэй гэхээр би чинь сайн хот руу шижээн 4 жил болж байгаа. Байсаа сар болол би Эрдэнэ чавлаа гэж явдаг байхгүй юу. Нэг хэсэг аюу тэгсэн дасахгүй. Эрдэнэтэй санаад найзнууд маань энд байдаг. Тэгэл хамт олон маань энд байдаг. Хамт олноо сана. Тэгээ сүүлдээ нэг 4 жил болсон ч дасчаад байгаа юм байлгүй дээ. Тэгтэл Эрдэнэ тэрэ бахархна. Эрдэнэт гэж хэлв. Эрдэнэ тот гэж хэлүүлэх аюу дуртай. Орхон аймгаас илүү Эрдэнэ тоотгод анханасаа тэгээд сурцсан болохоор Эрдэнэ тоот. Сая богоноор ирэхэд нөө бүжигчин байж тээ гэж таньж байгаа байхгүй юу. Тэгээ юу лээ гэж би чинь тэгэхээр би тэнд ажилтдаг хүн байна гэл. Тэгэхээр надад аюу сайхан санагдчих. Тэгээ чи би Эрдэнэтэй л хүн байхгүй юу. Эрдэнэт тэгэл хүндэлдэгдсэн ард түмэн намайг хүндэлдэг мэддэг болохоор би Эрдэнэтэй маш их хайртай. Эрдэнэтийн манай ард түмэн зон олон маань одоо 50 жилээ болох гэж байна. 50 жилээр бас би ч гэсэн бас ирж Эрдэнэтийн 50 жилийг бас хармаар байна шүү дээ. Тэгээд ард түмэндээ эрдэнэчүүдтэй бүгдөөрэнд нь гоё ой мэндийн дэвшүүлээ, ад жаргалыг хүсье, эрүүл энхийг хүсье, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Их баярлалаа гэж хэлье да. Түмний 1 зураг контент